сайн мэцхан уу шинэ өглөөний мэнд та бүхэн зүй зөвлөй болонгаараа өнөөдөр бусдын оронд өөрийгөө тавих чадвар буюу эмпати чадрын талаар мэдээлэл хүргэхээр бэлдсэн байна. За эмпати чадвар гэж юу вэ гэдэг талаар одоо хэдүүлээ мэдхэн гэсэн үг. За ер нь бол эмпати чадвар гэдэг маань бусдын оронд өөрийгөө тавих буюу бусдын мэдрэмж сэтгэл хөдлөлийг маш сайн ойлгож хүлээн зөвшөөрч одоо харилцаанд хэрэгжүүлэхийг хэлээд байгаа гэсэн. Яг энэ зураг дээрх шиг нэг юм одоо мэдрэмж сэтгэл хөдлөл үйлдэлээр энийг ойлгож хүлээн авнаа гэсэн үг байна. За тэгэхээр эмпати чадварыг одоо олон янзаар л одоо нэрлэдэг тийм эмпати гэх тэгэнгүүт монгол хэлэндээ болонгууд бусдыг ойлгох эсвэл сэтгэл хөдлөлийг ойлгох ч юм уу бусдын оронд өөрийгөө тавих чадвар гэдэг байдлуудаар орчуулад байгаа. За ерөнхийдөө энэ нэршлэлээр явна. За тэгээд эмпати чадвар гэдэг маань болохоор маш олон ур чадваруудыг өөртөө агуулсан байдаг. За эхнийх нь болохоор ажиглагч байх ёстой. Одоо нэлээд сайн ажиглагч хүн ер нь бол эмпати чадвар сайтай байдаг. Мөн дээрээс нь биеийн илэмжийг тэрнийг уншина гэдэг баггүй юу? Ерөнхийдөө нэг үгээр хэлбэл даалт байгаа мэдрэмж сэтгэл хөдлөлүүдийг илүү сайн ойлгодог хүн илүү одоо эмпати чадвар сайтай байдаг. За мэдээж ил байгаа сэтгэл хөдлөлүүд байдаг те бидний байнга ингээд илэрхийлээд яриад хэлээд байгаа одоо байнга ярианд илэрхийлээд байгаа тэр мэдрэмжүүд. Тэнгүүд заримдаа ингээд зарим хүмүүс бухимдж байгаа юм ч юм уу эсвэл гомдж байгаа юм ч юм уу ингээд дууга хураах байдлаар ч юм уу илэрхийлэгдээд эсвэл сандрах юм бол ингээд балаад тачигнуулаад ч юм уу байдлуудаар ингээд одоо сэтгэл хөдлөлүүд илэрдэг. Тэнгүүд тэр байдлыг ажиглах буюу ажиглагч хүн байна гэсэн үг. За дараагийнх нь мэдээж сонсогч байх. Тэр нь зүгээр нэг сонсоод өнгөрөөд за ойлголоо гэх биш илүү итвэхтэй сонсож энэ хүн яг юу ярьж ийнвэ гэдэгт нь анхаарлаа төвлөрүүлж сонсохыг хэлээд байгаа гэсэн үг. За ингээд ажиглагч байх, сонсогч байх гэсэн ур чадваруудыг шаарддаг гэсэн үг. Мөн дээрээс нь хүлээн зөвшөөрөгч байх буюу ялгаатай байдлыг ойлгодог байх ур чадвар хэрэгтэй. Танаас өөр үзэл бодолтой, танаас өөр зан төлөвтэй зөндөө олон хүн байдаг. Тэр болгоныг хүлээн зөвшөөрч ойлгох явдлыг хэлээд байгаа гэсэн үг. За тэгээд хит мэдрэг хүлээж авахгүй байна. Одоо өөрөө та ингээд мэдээж их сэтгэл хөдлөлтөө хүн байж болно. Гэхдээ одоо тэр байдлаа та ингээд одоо тухайн хүний сонсож байхдаа илэрхийлээд иж болохгүй. Хит өрөвдөж хүлээж авч болохгүй гэсэн үг гэсэн. За тэгээд эргээр илэрхийлнэ. Одоо нэг юм жишээ байна л да. Оюутан ингээд хичээлдээ ихтгэл тавьж байхдаа ингээд сандарсандаа болоо палат ачигнуулаад байсан юм байна. Тэгсэн багш нь ингээд анзаараад тэгээ палат ачигнуулаад ингээд ургаад байгаагийн одоо ингээд тохио зангаа болгож үзүүлсэн байгаа юм. Тэгэхээр нөгөө энэ бол эмпати чадвар сайтай байгаа гэх. Тэр хүний сандраад байгааг багш нь ойлгосон байна. Мөн дээрээс нь чи ингээд балаад ачигнуулахаа болооч гэж хэлхийнхаа оронд сануулга болгож харуулсан байна. Тэр хүн тэгээ тухайн үедээ нэр би балаад ачигнуулаад дээ шүү гэд болсон байгаа байхгүй юу? Энэ мэт байдлуудаар эргээр зөвөр илэрхийлнэ гэсэн үг. За тэгээ мөн дараагийнх нь болохоор энэ эмпати чадварыг тэгвэл яаж сайжруулдаг юм бэ? Яаж хүн одоо илүү одоо өөртөө суулгах юм бэ гэдэгэнгүүт сонсоод эргүүлээд хуваалцдаг байх хэрэгтэй. За энэ нь юу вэ гэхээр мэдээж сонссон юм байна, бид хүлээж авах юм байна, ойлгох юм байна. Тэгснээ буцаагаад эргүүлээд зөвөр илэрхийлнэ. Ойлгож байгаагаа мэдэрч байгаагаа тий буцаагаад би чамайг үнэхээр ойлгож байна, би чамайг мэдэрч байна гэдгийг илэрхийлээд явна гэсэн үг. За тэгээд одоо цагтаа бай. Ерөөсөө нөгөө хүн ингээд сонсож байгаа байдлуудын одоо тэр хүн зовлонгоо танд ярьжлаа гэж бодоход ч юм асуудлаа ярьжлаа гэж бодоход надад нэрээ тийм юм тохиолдсон доо гэд хүн өнгөрсөн рүүгээ харах ч юм уу эсвэл өөрийнхөө асуудлуудыг бодоод эхэлдэг. Яг тэр байдлаа төр зогсоогоод тэр хүний ярианд илүү анхаарна гэсэн үг. За тэгээд мэдээж нөгөө өрөвдөхөөсөө татгалзна. Одоо зарим хүмүүс айгүй тийм хүнд хэцүү нөхцөл байдалтай байгаа танд асуудал ярьж байгаа. Тэгэнгүүт тэр байдлууд дээр за эсвэл бүр заавал хүнд хэцүү байх албагүй ажлын орчинд ч гэсэн одоо тантай санал бодлоод зөвшөлдсөж ярих байгаа хамтрагч ч байж болно. Тэрний санаа бодлыг хүлээн зөвшөөрөөд за гэд улам ингээд гүнзгийрүүлээд чиний зөв штэй гэдэг тусам тэр хүн асуудлуудтай анхаарат эхэлдэг. Тэрнийг нь хит өрөвдсөн байдлаар гаргаж одоо өөрөө илэрхийлж болохгүй гэсэн. За тэгээд хүлээн зөвшөөрөхөөс татгалт одоо шууд зөвлөгөө өгөхөөс татгалзна. Зарим хүнд зүгээр л ярих хэрэгцээ байдаг. Тийм учраас тэрний сонсоод ойлгоод өнгөрөөд явах ёстой зүйлсүүдээр зарим хүмүүс шууд ингээд тех ёстой юм байна, ингэх ёстой юм ингээд зөвлөгөө өгөх гэдэг байхгүй юу? Тэрний оронд зарим хүнд зөвлөгөө хэрэгтэй. Зарим үед нь та тэр үеийг ингээд анхаарад ойлгоод хүлээн зөвшөөрөөд сонсогч нь байх хэрэгтэй ч гэдэм юм уу. Нөхцөл байдал бас хинт байгаа вэ? Ямар хүнтэй харьцаж байгаа вэ гэдгээрээ та сонголттой. За тэгээд эмпати чадвар тэгвэл яагаад чухал юм бэ гэнгүүт ажил амьдралын бүр ингээд одоо тэнцвэртэй байдалд нөлөөлдөг. За ажлын байрны 67%, гэр бүлийн аз жаргалтай байдлын 80%-ийг эмпати чадвар
одоо авч явдаг гэж үздэг. За тийм учраас эмпати чадвараа илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй байдаг ахны. Харилцаанд маань, гэр бүлийн амьдралд маань, ажлын байранд маань хүртэл мөнхийн одоо хэрэглэгддэг ур чадвар гэсэн үг. За тэгээд өөрийгөө ойлгодог хүн бусдыг ойлгодог байдаг. Тийм учраас эхлээд юу ч гэсэн хамгийн ихэнд өөрийгөө сайн ойлгодог байгаарэ, өөрийгөө танаарай. Тэгээд дараа нь энэ эмпати ур чадварыг хөгжүүлнэ гэсэн үг. За өнөөдрийн зөвлөгөө эмпати чадвар байлаа. Зөвлөгөө өгсөн Мөнгөн Зул байлаа. Баярлалаа.